Okay, another message. Би сая тоног амраад хүүхдүүдтэй кино үзсэн Moana, Coco гэдэг хоёр хүүхдийн кино. Disney хүүхдийн кинонод. Тэн дээрээс нэг зүйл ажиглагдсан заяа, нэг юм адилхан зүйл. Тэр нь юу байсан бэ гэхээр Moana дээр Moana-гийн аав нь залуу байхдаа далай руу найзтайгаа ороод том давлгаан цохигдоод найз нь живээд найзаагаа аварч чадахгүй тэгээ гараад ирдэг. Тэгэнгүүтээ тэндээс амар том айдас аваад далайн гүн рүү орох чи амар юм байна. Далай руу ер нь гарах чинь амар юм байна гэд айдастай болоод бүх тосгоныхныгоо хэнийг ч далайн одоо бүр ингээд тэр гүн рүү ерөөсөө явуулах болсон. Бүх заваа нуугаад. Тэгээ охин нь усанд амар хайртай. Гэхдээ охиноо усанд хүрвдэггүй. Иши хин ч явахгүй энэ бол аюултай. Чи энэ хуурай газар дээр аюулгүй чи эндээ бай гэд. Тэгдэг. Моана гэхдээ усанд үнэхээр их дуртай, ус руу татагддаг. Тэгээд дараа нь бид нэр усан дээр байх ёстой хүмүүс юм байна гэдгээ сандаг. Амар удаан аяллаа дараа. Хоёрт нь Coco дээр. Coco-гийн бүр өвөөгийнх нь өвөө ч юм уу хөгжимчин байсан. Дуу зохиодог. За тэгээд тэр хүн тийм уран бүтээлч хүн байж байгаад өөрийнхөө мөрөөдлийг дагаад гэрээсээ яваад тэгсэн чинь найзтай ингээд алуулаад тэгээд гэртээ эргэж ирдгүү. Жохон хүүхд эхнэр хоёр нь гэртээ үлдээд тэгэнгүүтээ эхнэр нь яадаг вэ гэхээр за ерөөсөө ингээд урлагаар явах чинь ерөөсөө ингээд гэр бүлээ мартаад ингээд алга болчихд юм байна. Хайдсан байх гэсэн ийм итгэл үнэмшил өөртөө суулгаад тэрнээс айгаад тэгэнгүүтээ гэр бүлийнхнийхээ бүгдийн хөгжим сонсохыг хориглцдаг. Хүүхдүүдийн хүүхдүүд нь тэнгүүдээ тэр одоо ингээд үе удманд бүр ингээд бид нар хөгжим сонсдгоо. Ерөөсөө тэр хөгжимчнийвч тэр гэрээ хаяад явсан тэр аавыг ерөөсөө дурсдгоо зургийг ингээд бүр ингээд тастаа хийцэн. Тэгсэн чинь Мигель одоо тэр киноны гол дүрийн хүү хөгжим дуртай төрчдөг. Бүр ингээд цаанаасаа хөгжим дуртай. Нууж хөгжим сонсдог. Тэг ингээд бүр ингээд гэрийнх нь үгүйгээ дахад ингээд зөрүүдлээд идэг. Тэгээд дараа нь хөгжимчин болоод миний өвөө хөгжимчин юм байна тэгээд гэр бүлтэй хөгжмийн тэр гоё хөгжмийн уур амьсгалыг авчирд бүгдээрээ хөгжим дуртай. Ухтаа бол дуртай гэхдээ ингээд бид нар хөгжим сонсож болохгүй гэсэн айдастай өссөн. Тэгээд ингээд бүгдээрээ хөгжимчин болоод дуусдаг. Бид нарт ийм зүйл зөндөө байгаа. Бид нар анзаардаггүй. Ээж аваас авсан тэгж болохгүй ингэж болохгүй. Чи тийш явж болохгүй. Чи тийм ч хүн болж болохгүй. Урдлаг хүн болж болохгүй. Урдлагаар хоол болно гэж байхгүй. Одоо өөр юу гэх юм. Чи өстэй наа чи бүтэхгүй англи хэл сураад одоо англи хэлээр хоол олж ийх ингэж байхгүй одоо юу гэдэг чи эсвэл өөрөөсөө өмнө бүтлгүүдчихсэн тэнгууд хүүхдүүдээ бүр нөө гэж хоригдсан юмнууд зөндөө байгаа. Бодоод үз чамайг юу дотроос ч дуудаад байдаг вэ? Хүмүүс үгүй наа чи бүтэхгүй гэсэн чиний дотроос ориглоод байдаг юм тэр юу вэ? Өнөөдөр мессеж. Love you.